сургуулийн гадаад хэлний шинжилгээний магистрийн ангид суралцдаг. Энэ Universitet буюу Bochum хотын их сургуулийн урд зогсож байна. Энд би 3 сарын хугацаатай солилцооны оюутнаараа сурч байгаа. Тэгээд одоо сургуультайгаа танилццгаая. Одоо би сургуулийн гол зэг болох сургуулийн төв номын сан Audimax-ийн гол байна. Та бүхэн одоо сургуулийн план зургийг харж байна. Яг одоо бид энэ зогсож байгаагаар урталт маань сургуулийн төв номын сан, хойдолд маань Audimax байрладаг. Рүүрийн их сургууль нь 4 салбар сургуулиас бүрддэг бөгөөд анагаахын салбар сургууль, инженерийн салбар сургууль, байгалийн шинжилгээ ухааны салбар сургууль, нийгэм хүмүүнлэгийн сургууль гэж хуваагддаг юм аа. Сайн байцгаана уу? Яг одоо хичээлээ тарчаад Менсагийн урд ирсэн байна. Менса сургуулийн хоолны газар юм аа. Менсагаар та бүхэн 11-аас 3 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой. Менса өдөр болгон шинэ менютай байдаг бөгөөд оюутнууд өөрсдөө хүссэн одоо авч үйлчлүүлэх боломжтой. Яг одоо Менсаар орцгоо. Сайн байцгаана уу? Намайг Халиуна гэдэг. Монгол Улсын боловсролын сургуулийн герман шинжилгээний магистрийн оюутан. Би мөн энэ Bochum-ийн рүүрийн их сургууль дээр солилцооны оюутнаар хүрэлцэж ирсэн байгаа. Яг одоо би HGC барилгын бага лекцийн дахин болох 20 дугаар дахин хичээлдээ суугаад үлээгээд байж байна. За, рүүрийн их сургуулийн бүх салбар сургуулиуд нь A, B, C гэсэн 3 үндсэн барилгаас бүрддэг. Тухайн барилга бүрийг холбосон жижиг барилгууд буюу хаа гэсэн барилгууд байдаг. Энэ нь болохоор лекцийн танхим, семинарын өрөг, хичээлийн өргөдөөс бүрддэг байгаа. За одоо ингээд би хичээлдээ суух хэвээр харин та нарыг герман шинжилгээний номын санд нэмсруулж байгаа. Номын тавиур болгоно нь тоон болгон өссөн кодтой байдаг. Тэгээ оюутнууд өөрсдөө тухайн кодороо өөрсдөө номыг олж авдаг байгаа. Тэгээд энэ хүн номын сан 4 давхар. Тэгээд давхар болгоно нь ганцаараа ажиллах болон эсвэл багаараа ажиллах шилэн цонхтой тийм өрөөнөдтэй. Өөрийн гэсэн нарийн мэргэжлийн номын сангуудтай байдаг. Харин яг одоо бүгдээрээ энэ сургуулийн төв номын сангууд зогсож байна. Тэгээд та энэ номын сангаас бүх чиглэлийн номуудыг олох боломжтой. Тэгээд хичээлийн өдрүүдэд өглөөний 8-аас шөнийн тэг цаг хүртэл, харин нэгэн өдөр өглөөний 11-аас оройн 8 цаг хүртэл, бүтэнсээ өдөр өглөөний 11-аас 6 цаг хүртэл ажилладаг байгаа. Одоо бүгдээ тушаал өдөр болгон их хэмжээний ном авч ирэх шаардлагатай байдаг бол тэднийг энэ бүх шүүмүүдийг хадгалж болох болно.
болгоно нь компьютертайгаа та энэ компьютерт суугаад ном хайж болно. Эсвэл нийтээс юм хараад өөрийнхөө ажлыг хийх боломжтой. Тэгээд намайг сканер дэх юм боломж байдаг. Та намайг сканер дээр тэгээд флашыг хийгээд сканерт намайг авах боломжтой. Бахан хотын Рүүр их сургууль оюутнууд яг миний сууж байгаа HZO гэсэн байлгад хийж өөртөө бие бүртгүүлэх боломжтой бөгөөд бас интернетээр бүртгүүлэх боломжтой байна. Бүртгүүлэх материалуудын нэг бол эрүүл мэндийн даатгал юм. Та эрүүл мэндийн даатгалыг Германаас авч болох ба бас Монголдо хүлээн зөвшөөрөх эрүүл мэндийн даатгалын компаниудаар эрүүл мэндийн даатгалаар ирэх боломжтой. Энэ нь болохоор аялын дадлага хамаагдахгүй. За сургууль бүртгүүлсний дараагаар та бүхэн RUB карт буюу оюутны үнэмлэх бусад бичиг баримтуудыг хүлээн авдаг. RUB карт нь таны оюутан гэдгийг баталгахаас гадна Бохон хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнгүй зорчих тасалбар болдог байгаа. Хэрвээ та ямар нэгэн байдлаар өөрийнхөө оюутны үнэмлэхийг мартах юм бол торгуулах эрсдэлтэй. Гэхдээ яг хэдэн буудал хэр явахаас шалтгаалаад тэрний үнэ нь өөр байдаг. Тэгээд та торгуулаа 2-7 хоног дотор төлөх ёстой. RUB картын бас нэг давуу тал нь юу вэ гэхээр ойролцоо хотууд буюу энэхүү газрын зураг дээр тэмдэглэгдсэн ногоон хотуудад бол та RUB карттайгаар мөн зорчих боломжтой. Гэхдээ та Intercity болон Intercity Express гэх хурдан галт тэргээр бол зорчих хэрэггүй. Тэрэн цусан тохиолдолд 60 евроор торгуулах бас тийм эрсдэл байгаа. Харин энэ цагаанаар тэмдэглэсэн бусад хотуудын хувьд хэрвээ та зорчихыг хүсэх юм бол нэмэлт тасалбар буюу NRB ticket гэдгийг нэмж хэвлэж гаргадаг байгаа. Тэр нь үргэлж энэ оюутны үнэмлэх болон өөр зурагтай тийм бичиг баримттайгаар хүчинтэй байдаг. RUB картын бас нэг давуу тал байгаа. Тэр нь бол та даваагаас баасан гаригуудад 19 цагаас хойш найзынхаа давхар авч зорчих боломжтой. Харин амралтын өдрүүдэд бүтэн өдрийн турш найзтайгаа зорчих боломжтой. Тэгэхээр та энэс тантай хамт үнгүй зорчиж болно гэсэн. ресторан, хоолны газар байдаг. Тэгэхээр бидний тэгсэн сургуулийн талаар богино хэмжээний танилцуулга та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд одоо бүгд ч тааж ирсэн. 6 яваа.